Миний одоо энэ жилийн л гавьяа юм да. Яг өвөл 2 онд нэг шатаад энэ одоо 3 дахь удаа баригдсан соёлын төв. Басан мара бахархдаг. Энэ сайхан гоё. Цаа сайхан зүйтэй юм аа. Энэ бол манай хаваржаа Нөмөрхөн гэдэг газар байгаа. Тэгээ энэ дэж хавартаа малаа төлөв 3 сарын 20 дээр байгаа нэг 5 сарын 20 дотор эндээ малаа төлөвлөчээд тэгээд урагшаага цуслан руугаа нүндээ. За намайг оюуны очир бат гэдэг ихээс тавуула айлын дундхан дээрээ нэг ах нэг ихчтэй доороо нэг дүүтэй Хинт аймгийн Бачрын сумд төрсөн. Багнаас сумын төвд өнгөрсөн. Тэгэхээр ерөнхий улсын сургуулийн зэрэг Хинтийн Бачрынтэй 8 дугаар төгсөөд 1999-с 2000 онд цэргийн албаа хааж ирээд 2003 онд айл гэр болоод мал дээр гараад өнөө болтор амьдарч байна да. Сэдвийн сандаг гэдэг айлын отхон охин болж мэндэлсэн. Одоо Бачрын сумд төрсөн. 8 жилийн Бачрын сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Тэгээ Улаанбаатар хотод 44 дэх сургуульд 10 дугаар ангиа төгсөөд их засгийн 200 ангид орсон. Ороод 3 дугаар курстэй одоо нөхөртэйгээ танилцаа. Тэгэл ер нь 2001 онд юм уу да. Ер нь 2000 оны үед ч юм уу. Тэгэл хөдөө гарсан. Тэгэл том хөө манд 2003 онд төрсөн. Тэгэл тэрнээс хойш одоо тэгэл 20 хэдэн жил 3 хүүхдийн аав ээж болцоосон. Одоо 19-т 21-т 2 хүн л анх л одоо айл болол амьдарч эхэлсэндээ ер нь тэгэл анхчтай уулзраач болохгүй хүүхдүүд л байсан юм чинь да. Тэгээд тэрнээс хойш яг хөө тэгэл одоо хүүхэд гараад ирэхээр чинь одоо энэ хүүхдэд хариуцлагатай энэ хүүхдэд одоо ямар явах нь биднээс шалтгаална гээл ер нь хоёлаа одоо хөдөө гараад байгаа юм чинь маш сайн хөдөлмөрлөе. Тэгжээж хоёлаа хүүхдүүдээ сайхан боловсралтай ирээдүйг нь бас өнгөтэй үзэмжтэй сайхан байлгахын тулд өөртөө маш завгүй хөдөлмөрлөе гэж анханасаа хоёлаа ярилцаал. Тэгэл ер нь ишээ тэшээ явахгүй гэр орносоо ч ер нь баг гардаггүй шахуу. Тэгэл ер нь зөвхөн маллаа л ер нь бараг л 20 хэдэн жил бараг л ер нь тэгэл ангийнхан цэж уулзахгүй ер нь тиймэрхүү юутай бараг л явсан шүү дээ. Өвөлжманы дээш энэ Баянгол 100-ын Баянгол гэдэг энэ баруун урагшаа нэг 10 гаруй километртэй. Тэгээ эндээ яг өвс хадлагаа эндээ сайхан базаач хадлан бурдаа сайхан дургана. Тэгээ малчин бидний ч одоо сүүлийн үед бас аль их ялбар аргаар явах гэж бас энэ зөөврийн сууц мууцыг сонирхож аваад байгаа. Хаваржаа өвлжөө тэгээ зун намартаа хоноо оторлуулж ярихад тэгээд энэ зөөврийн сууцтай болохоор амар энийгээ чирээд тэгээд дуртай газараа буугаад малынхаа тарахт хүч авахын тулд иймэрхүү бас зөөврийн сууц бас судлаад ягаад явж байна. Ер нь тэгэл жилдээ бараг 4-5 удаа нүүд юм уу да хавар одоо энэ Нөмөрхөндөө энэ наашаад авч буугаад урагшаа бүр тусландаа болохоор евро буун Баянголынхоо эргээр Пендрэгоныхоо ойролцоо буун тэгээ намар жоохон урагшаа авааныхаа зүүн харалдаа бууж байгаа тэгээ бургасны ар руу ер нь жоохон 2-3 сар тэндээ ер нь байна. Тэгээ Баянгол руу бас нэг очиод дээшээ бүр хангаараа гараад нэг 2 сар мартал гэж байгаа л. Тэгээ бас нэг цасцууд ороход бас нэг туулах чадвар сайтай машин бас хэрэг болох юм. Тэгээ бас нэг ойр зуртаа бас нэг ажил амжуулах бас нэг жижигэн бас хэрэгтэй байх. Тиймэрхүү л заавал нэг хэрэгцээ болчиход байна одоо ер нь. Тий.
Тэгэл үүс хадлан авах болно. Тэгээд нөө бороо шороотой цас цудтай чинь энэ ачааны машин чинь санаан зоргороо явж чадахгүй жижиг машин явж тийм болохоос нэг туулах чадвар сайтай машинтай байхгүй л бас болох болж байдаг шүү дээ. Гэхдээ яг өвлийн цагт бол малдаа бол морио унаад шогсож явах юм да бид нэ ч тэгээд яг зуны цагт яг энэ ажил жоохон төрөлцөндөө мацыг л голтолчих юм да юм. Энэ хаа газар л тийм болцсон юм шиг байна шүү дээ юм. Тэ манай аав чинь Цэдвийн Самдаг гэдэг хүм ер нь насаараа ажиллаж ирсэн аймгийн хошоо авраг олон дэхэн болж исэн ер нь мал ухаанаараа бол сум орон нутгтаа бол хамгийн үлгэрлэж явдаг. Сумын анхны мянгат гэж явдаг ер нь. Тэгээ ээж маань болохоор бас л ялгааг хөдөлмөрлөл ялгаагүй мянгат саалчан тэгэл ер нь аль нэг хөдөөний ажилтай тийм хүмүүсийг л манлайс улсууд ер нь явсан да. Одоо тэгээд багнуур дүүргөө ер нь ороод олон жил болж байна дөө ер нь. Би ч гэсэн өөртөө бас хэлдэгээс манай аав чинь бол ямар хөдөлмөрч хүн гэдэг нь сум орон нутгаараа бүгд мэддэг. Тийм болохоор энэ хүний өр удам байж аж би одоо айлын эмэгтэй хүн байж аж бас нэлээд ажилсаг байхгүй болохгүй гэсэн юу бас өөртөө маш их хөвжсэн. Тэгээд азар ч юм уу ер нь тэгэл манай нөхөр чинь ер нь өөрөө маш хөдөлмөрч тийм бас айхтар дайчин тийм чанартай хүн байхгүй ер нь мундаг тийм ажилсаг тийм болохоор ч төлөө хуйлаа нийлээл тэгэл өдөөс төдий хүртэл тэгэл хөдөлмөрийнхөө өршмийн хүртэл тэгэл явж ийн да ер нь. Хүн ер нь өөрөө хөдөлмөрлж чадах юм бол ер нь яг л ер нь төв газараас нэг дутгааргүй бүх орчин байна. Тэгээ өөрөө л ер нь хичээх юм бол тэгээд имийг бүтээж болдгоо юм биш үү хүн гэдэг чинь. Одоо энэ манай сум орнот бас ер нь жоохон залуучууд их мал дээр их ховорж байна. Тиймэрхүү л болж энэ да тэг өөртөө л ер нь зүтгэж энэ да одоохондоо одоо нас залуу юм. Одоохондоо нэг төвөрч байгаа юм алгаал байна тэгээд. Ер нь их зуудын давтамж ер нь жил ирэх тусам ойртоод л ах шиг шүү дээ. Тийм л айлгч чанартай дулаан хашаатай тэгэл ер нь өвлийнхээ бэтгэлийг маш сайн хангаж л тэгээд өөрсдийнхөө хүч таарсан малтай л яахгүй бол дин олон малтай байгаад аль альгүй малаа хорогдуулж байгаа малчд маань зөндөө л шүү дээ ер нь. Одоо ер нь тэ сүүлийн үед хадлан бордоогийн тулд одоо ер нь бас их техникжээд байна шүү дээ. Малчид ер нь бас аль болох хүн хүч дутмаг үед бол ер нь техникийн хүчээр л авч. Тэгээ ер нь янз янзын сайхан техникүүд их гарч байна. Одоо хоёулаа тэрийг бас сонирх юм. Шив хууцаа төлөх чинь тэгээ энэ урдах шанагын солиод сэрэг нь хийгээд өвсөө нуруулт чинь их ажил хөнгөвчлсөн их бас сайхан тэгдэг юм аа. Малчин нэг өрхөд бол ер нь хангалттай шүү. Одоо ингээд 6 сар ихээр урагшаа туслан буuna. Биндрийн овны тийшээ буuna да. Манай тийшээ ч одоо зам харгуй хөгжөөд бас засмал зам тавигдах зурагтай байгаа. Бараг манай өвдөр шахуу тавигдах бах тэр зам маань ер нь тэгээд ашиглалтанд орчих юм бол бас хөгжил дэвшилд бас малчин бидэнд бас хэрэгтэй л байна. Өмнөдлөгөр жаргалт хаан хойч одоо засмалаар ер нь холбогдох төгссөн баг. Ер нь төгсөө энэ намар өгний холбогдноос холбогдох нь үгүй юу. Тэгээд өгн зураг нь наашаа манай Батчирэтэр болохоор Биндрийн овооныхоо өрөөр гараад тэгээд энэ манай цуслан муслаг тойроод өгн наашаа зам орж ирэх өгн 28 он гэж анх яригдчихсэн юм а. Тэр нөгөн жоохон шуурхайхан бол бас асфальтын цамтайгаа бас хөд орнот манай сум ингээ холбогдчих юм бол бас хот суурин байгаа одоо оюутан хүүхдүүд ирэх байд юм уу. Тэгээ сүү цагаа тэгээ боловсруулаад зах зээл дээр нийлэх бас хурдан шуурхай болох юм та бидний ч. Энэ бас нэг жоохон яарч жоохон яваад нийлж зам харгуй мань холбогдчихвол сайхан байна. Баянголын яг юугаар маршрутаар юуг нь харж байхад бол яг л манай туслангийн ойролцоо өнгөрөх юм лээ л дээ. Тэр нэг замынхаа юг харж байхад. Тийм болохоор засмал ороод ирэхэд бас нэг малчны амьдрал сүү цагаа идэгээ зам газар байх чинь тэгэл ер нь нэлээд
борлуулах, цагаан эдээгээ борлуулах, үний амлаас авах гэл бас нэг жоохон бизнес талаас харуул бас ер нь зүгээр. Засмалтай болоод ирсэн цаг хугацаа тэгэл бүхэл юм чинь явхад бол амар болчихж байгаа байхгүй ер нь тий нэг талаараа тийм туслан газар авал тэгээ ер нь яг л засмал манай баг үүдэрш гарч. Манай том хүү 5 дахь 6 дахь ангиас волейбол спорт юмас жаргал багшийн бэлтгэлд яваад тэгээд 9 дахь ангиас ангида Хинтээ аймаг руу очоод аймгийн шигшээд очсон. Жаргал багшин ч гэсэн очоод бас аймгийнхаа шигшээд аваад ер нь спортоор хүүхд хичээлж яхад бас уцаа ус ухаад байхгүй бас нэг эрүүл зөв хөдөлгөөнтэй байх нь зүгээр юм уу гэж ер нь волейбол спортоор хүүхдүүдийн ер нь хичээлүүлгийг ирмэлцдэг. Дунд хөө маань ч гэсэн бас ер нь давуу тоглох шинжтэй. Тэр нь олон сайхан тамирчдыг нутгаасаа төрүүлж байгаа хүн шүү дээ. Жаргал багш ер нь. Ер нь спортоор хичээлсэн хүүд адаглаад буруу юм дуруу татагдахгүй, уцаар янз янзын үзээд хөдөлгөөнөд хомсолд ороод байхгүй. Тэгээд ачаал даах чадвартай ер нь их зүгээр юм шиг санагдтыг. Ер нь эцэгчүүд гэсэн спортоор хичээлсэн хүүд ер нь зөв хүмүүжлтэй төлөвшлэн ч гэсэн бас нэг багаар хичээлдэг бас ер нь зүгээр санагдаад байдیں۔ Тэгээ баг маань ч гэсэн спорт хийсэл урлаг тал руугаа бас манай багч бас юу шүү дээ. Аягүй дуулах, бүжиглэх сонирхолтой нөгөө хоёроосоо илүүтэйгээр бас аав нь дуулдаг болохоор тэр юм ер нь. Тэгээ яг дуулж муулж байгаа л тэгэл бит хоёр суугаад тэгээд дуугаач орхисэл юм шиг. Тэгээ урлагийн замдал маань чамтай суугаад зогсол гэдэг шүү дээ. Тэгээд амьдралын төлөв зүтгэсэн юм уу да. Урлага хаян барин. Манай найз Аюур зан гэдэг сумын алдарт уяач байгаа. Тэр найзтайгаа хоёулаа бас хамтарч бас суманд бас нэг хэдэн айраг төр авсан. Тий. Одоо энэ гадаа нэг саарламаар байна. Энэ мөр бас одоо сумын наадамч төрийн наадам юм да тийм ээ. Төрийн наадамд бас 2-3 айрагдсан мөр байна. Тэгээ манай найз л сайж өгд юм да. Манай нөхөр чинь морь бас их сонирхох нь ер нь адуу мал маш их сонирхолтой. Тэгэл дунд хүүгээ бас томьёогоо ч гэсэн бас ер нь морь унуулдаг л байсан. Тэгэл дундхыгаа ер нь бүр долоотой харна байгаас нэгсэлэл ер нь унаач болгосон. Тэгээ нөгөөт нь 2 жил болов үгүй тэгэл томдоод л тэгээ одоо энэ баг хүүгээ болохоор айхтар унна гэж нөгөөтх нь хүчлэхгүй энэ маань ч бас жоохон нөгөө 40 гараад ирэхээрээ бас айхтар морь мал унуулъя тэгээ ингээ бас нэг хашир болоод эхэлдэг юм шиг бас одоо 12 настай болж байна да. Энэ жил нэг сумдаа нэг үзүүл үзэндээ тэгээд бараг л юу болж байна дөө. Ингээл хангай газар гоё гэж энэ жилийн хувьд бол ер нь урд сумдууд их чанга байла. Манай хангай хідэн сум их сайхан ондорлоо шүү дээ. Малзал зутурсан юм алга. Манай сумын ганц онцлог бас хадлан бордоо их сайхан авах юм. Намрынхаа тэр их сар жилээр явсан тэр хадлан бордооныхаа хүчээр бас хэдэн малаа бас онд мэд сайхан оруулж гинөө манай нутгийнхан. Энэ жил бас би цаг чанга болох юм уу гэдээ ер нь богоо нэг төлөвлүүлээгүй. Тий. Бас намар бас жоохон цас их орсон. Тэгээд ер нь цаг чанга болох юм уу гэж бодоод хуцгал тавиагүй зүвтэж энэ жил. Яг одоо бол бодол одоо тоглож эхэлж байна да. Хөрмөл ер нь нэг 60% орж явах шиг байна. Төлөлөөд.